За юу байна да манайхаа. Би өнөөдөр амар гоё бичлэг бэлдсэн чи. За өмнөх партиг үзээгүй хүмүүс их юм бол өмнөх партиг үзчихэд ороод ирээрэй. Үзсэн бол ингээд лайк болон сабаа дараад бичлэгэндээ орцгоё. Рейс үнэндээ түнд сэтгэлдээ байсан ч өөрөө тэрийг огт түлийн зөвшөөрөхгүй байлаа. Конан Рейс мөнгөний хэцүү байдалд орсныг нь аль хэдийн мэдэж байсан болохоор чи эдгэх үйлчлэгээ ажиллуулаач өвчтөн хүмүүсийг эдгэж мөнгө олвол маш олон мөнгө төлөхөд бэлэн байгаа шүү дээ гэж хэлв. Рейс толгоос ихсрээд болохгүй сүмийн дүрмээр ариун эдгэх шидийг мөнгө олохын тулд ашиглахыг хатуу оргилдог. Конан өөр арга бодож академийн зарим эрдэмтэд туршилтын мэдээлэл цуглуулж өгсөн хүнд мөнгө өгдөг юм байлээ. Тэгэхэд тэр даруй үгүй тэрийг сороход хэтэрхий их хугацаа орно. Харин чамд яг одоо мөнгөний хэрэг байгаа шүү дээ гэж бодов. Конан дахин нэг санаа олжээ. Цэвэршүүлэх шидээр мөнгө олохыг хоригддаг дүрэн байдаг уу гэж асуув. Рейс хэсэг бодсноо. Үгүй тэр тухай дүрэн байдаггүй гэв. Конан нэмсэглээд тэгвэл бид хоёр хамтдаа шидэт хэрэгсэл хийж болно шүү дээ гэж санал тавив. Яг тэр үед Суури ярианд орж ирээд арай яарад хэрэггүй дээ. Яриа чинь сайн ч шидтэй эд зүйл хийхдээ хамтарсан эзэмшлийн их төвөгтэй асуудал болдог юм. Илүү сайн бодож үзсэн дээр дээ гэж зөвлөв. Тэгээд туршилт амжилттай болоход Конан дотроо маш их тайвширлаа. Учир нь тэр оруулсан 1 сая төгрөг нь салхинд хийцгээгүй гэсэн үг байв. Рейс гайхаад юу гэсэн үг вэ гэж асуув. Тэгэд Суури 50 олоогоор нэг ширхэг шийлла өөр 200 мянган үнэтэй. Оюутнууд судалгааны бүх материалаа өөрсдөө худалдаж авах ёстой байдаг юм гэж тайлбарлав. Рейст тийм их мөнгө байгаагүй. Тэгэхээр Конан туршилтыг явуулахын тулд бүтэн 1 сая төгрөгийг өөрөөсөө гаргасан. Тэр юм амжилттай болж зарагдвал мөнгөө бутааж авахар төлөвлөсөн. Тэгэд хэрв бүх зүйл бүтлгүүтвэл тэр 1 сая төгрөгөө бүр мөсөө алдахад ч бэлэн байсан аж. Тэр Конан руу хараад намайг дэмжсэнд маш их баярлалаа гэж чин сэтгэлээсээ талархав. Ургамал ургах ажил дууссан тул одоо дараагийн алхам им хийх байлаа. Тэгэд Суури тэдэнд им бэлтгэх аргыг зааж өгчээ. Конаны бөмбөрөг шид баг зэрэг тусааснаас хэд хэдэн шийллээ имийг амжилттай гарган авч чадлаа. Конан Рейст туслаж нэг багцыг 2 саяар худалдах гэрээ байгуулж өглөө. Тэгээд Рейсийн мөнгөний асуудал бараг ганцхан өдрийн дотор шийдэгдэв. Энэ бүхнийг тэмдэглэхийн тулд Конан Рейс болон түүний үйлчлэгч нарыг өдрийн хоолнд урьжээ. Үйлчлэгч нар маш их баяртай байлаа. Учир нь Конаны ачаар тэд дахин мөнгө олж эхлэх боломжтой болсон. Тэд хэдэн өдөр арай ядуу амьдарч байсан болохоор Конан өгөөмөр зан гарган тэснээс хүснээ захиалаарай гэж хэлв. Тэр тэднийг нэг удаа ч гэсэн сайхан дайлахыг хүсжээ. Тэгээд хэдэн цагийн дараа Конан туйлдаа хүртэл ядарсан царайтаас олоо. Учир нь тэр дайлганд түүнд 200 мянган долларын зардал болсон байв. Мэдээж тэр хүснээ захиалаарай гэж хэлсэн. Гэхдээ хүмүүс хүнтэй дарсыг ширээн дээр тасралтгүй авчирлана гэж огт төсөөлөөгүй юм. Тэр дотроо дараа нь үнэгүй юм санал болгоул яг юу авч болохыг маш сайн тодорхой хэлэндэ гэж тангаралав. Төрөвчөндөө очирсан гэмтлээс арайхийн сэргэж байсан тэрээр лаборатори руугаа буцаж явлаа. Гэтэл хаалганы гадна хаан Крия хоёр хүлээ зогсож байв. Конан гайхаад юу болсон бэ гэж асуухад бид өөрсдийн шидээр яаж мөнгө олохоо олж чадахгүй байна. Чи жаахан зөвлөгөө өгч тусалж болох уу гэж өгсөв. Гэхдээ Конан тэднийг огт тоохгүй өнгөрөх шахсан ч үнэхээр аргагүй байдалд орсныг нь хараад туслахаар шийджээ. Эхлээд миний хідэн туршилтанд туслаарай гэж хэлв. Тэгээд хаангад гац шидээ ашиглаад энэ беконыг сайн болгож шараад өг. Тэгээд Конан яд салхины шидээрээ туршилт хий. Нисэж чадах хэсгээ үзээрэй гэж хэлв. Үүний зэрэгтээ Конаны нойрны хариун орон дотор түүнийг нууцаар ажиглаж байсан 3 охин санаандгүйгээр хоорондоо тааралджээ. Тэд бие биенийгөө харангуйтаа нэг зүйлийг ойлгов. Тэрээр бүгд нэг ижил зүйлийг сонирхож байгаагаа мэдсэн даруйд орчин маш эвгүй болж эхэллээ. Хинч юу ч хэлээгүй ч агаар дүүрэн өсөлдөн мэдрэгдэж байв. 1 сар өнгөрсний дараа Конан өөрийн хамгийн шинэ бүтээлээ багш нартаа үзүүлв. Энэ бол өсгөө харахны хэлбэртэй зөөлөн тоглоом. Нойрны үйлчлэгэнд ирдэг хүмүүс унтаж байхдаа тэрвэрч хэвтэх зориулттай гэж тэр тайлбарлав. Тэрээр өмнө нь үйлчлүүлэгчдээс усан ормонд тухтааж зарим хүн заавал тэрвэрх юм эсвэл зөөлөн дэршиг зүйлгүйгээр унтаж чаддаггүй юм байна гэсэн санал сонсжээ. Конан тоглоомоо үзүүлэхэд за туршилж үзэх хүн байна уу гэж асуув. Гэтэл сэр толгоос хэврээд үгүй надад нэг муу сарын төрөөд байна. Хэрвээ би тэрийг барьчихвал дэндүү зөөлөн болохоор хизээч тахыг хүсэхгүй байх шиг байна. Тэгэд энэ асуудал шийдэгдсэн тул Конаны хувьд маш том өдөр иржээ. Тэр багш нартайгаа баяртай гэж хэлээд маш их ядарсан үйлчлүүлэгчдэд угтахаар явлаа. Үүний зэрэгтээ Сэр болон Сайфи хоёр шинэ оюутнуудынхаа талаар ярилцаж байв. Тэр хоёр хоёулаа бүх зүйл сайн явж байгааг хүлээн зөвшөөрчээ.
Куна үнэхээр гайхалтай ашигтай бөгөөд эмгтэгчтэй систем байгуулж чадсан байлаа. Рейс өөрийн ажлаа амжилттай авч явж байсан бөгөөд Ханкри хоёрч бас мөн Кунантай хамтран туршилтуудынхаа ачаар боломжийн хэмжээний орлого олж эхэлжээ. Тэгэд энэ жилийн агсан төвшний анги маш их ирээдүйтэй харагдаж байв. Гэхдээ Серф нэг зүйлд итгэлтэй байлаа. Удахгүй өрсөлдөгч бүлгүүд хөдөлж эхэлнэ гэж тэр боджээ. Яг ингэж бодож дуусахтаа зэрэгцэн Кунан байна уу гэж асуужээ. Гэвч Куна аль хэдийн гарчихсан байлаа. Тэгээд охид төвөг утсан дуучлаарай гэж илдгээр хэлээд явцгаав. Нөгөө талд Куна шин тоглоомоо үйлчлүүлэгчтэй танилцуулжээ. Тэгэд хүмүүсийн хариулт үнэхээр гайхалтай байлаа. Бүгд туршиж үзэхийг хүсэж тэгэд бүх захиалгаа дуусгаад Кунан баг зэрэг амархаж шийджээ. Яг тэр үед түүнд шатсан махны үнэр өнөртөв. Энд чинь Ханкд миний хэлсэн галт шидийн беконыг хийж байгаа үнэр байна гэж ойлгов. Тэгээд усан шатаар дооч бууж юу болж байгааг харахаар явлаа. Харамсалтай нь Ханк беконоо түлжчихсэн байвал өмнөх оролдлогуудын шиг хар нөөц болсон харагдана. Ханк санаа алдаад энэ үнэхээр хэцүү юм байна. Би өмнө нь ийм хоол идэж үзээгүй болохоор сайн болохгүй байна гэж хэлв. Тэд Кунан түнд зөвлөгөө өглөө. Беконыг удаан зөөлөн гал дээр шарах хэрэгтэй. Тэгж байж хамгийн амттай болдог гэж тайлбарлаад Ханк толгой дохин онлыг нь ойлгож байна л да. Гэхдээ шидээр удаан хугацаанд яг ижил хэмжээний гал барина гэдэг маш хэцүү юм гэж хариулав. Үүнийг сонсоод Куна хэсэг бодоод яах вэ? Олон дотож байж л сорно гэж хэлв. Үүний дараа тэр Риагийн нислэгийн туршилтыг шалгахаар явлаа. Риа өөрийгөө агаарт хөргөж сураад байсан ч нэг том асуудал байв. Тэр агаарт тогтвортой байж чаддаггүй байлаа. Тэгэд дээш хөрснөний дараа шууд газарт тунцдаг байв. Аз болж яг тэр мөчөд Куна хурж иржээ. Тэр усан ор үсгээд Риагийн уналтыг зөөлөн тасан авав. Бид өдийн хоолны цаг болоход Кунан тогоочд Ханки хийсэн беконыг ашиглаад хэдэн сэндвич хийчих гэж хэлв. Тогооч ихэндээ төвчөрсөн ч хэсэг эргэлзээд та үнэхээр итгэлтэй байна уу? Энэ бүх бекон чинь бараг нүүрс боллоо шатчихсан байх шүү дээ гэж асуув. Гэтэл Куна мөрөө авчаад идэж болох хоолыг хаяна гэдэг харамсалтай. Тэгээд жин сүрлийг бүтээсэн суу тухайд Ханк өөрөө надтай хамт сууж идэх болно гэж хэлв. Яг тэр үед Риа артж ирээд би бас нэг сэндвич авч болох уу? Өдрийн хоолны мөнгө баг зэрэг хэмнэх гээд байгаа юм гэж асуув. Кунан баяртайгаар мэдээж болно хамт идцгээе гэж хариулв. Тэгээд удалгүй тэд Рейстэй тааржээ. Үнэгүй хоол гэдэг үгийг сонссон Рейс татгалзах ямар ч боломжгүй байлаа. Би бас оролцсон шүү гэж тэр хэлв. Тэгээд дөрвөлээ хамт сууж хооллохоор болов. Гэвч нэг зүйлийг буруу тооцоолжээ. Рейс нэг хазмагцаа баг хагаж өгөх шахлаа. Энэ чинь юу вэ гэж тэр арай ядаа хэлв. Тэгээд бүгд тэр даруйд энэ хоол тэмч сайн санаа байгаагүйгээр ойлгожээ. Үүний зэрэгцээ өнөх 3 охин Кунаныг завсралгаанаар ирэхийг хүлээсээр байв. Тэгээд Кунан бутаж ирэнгүүт тэд яарангүйж очоод учир нь хэлэх маш чухал зүйл байсан юм. Гэвч иргэн тойрон дах үйлчлүүлэгчид тэр даруйд дараал дайрч болохгүй шүү ард оч гэж хачирдгаав. Охид очоод уучлаарай гэж хэлээд хурдан дарааллын ард очижээ. Тэгээд нэлээд удасны дараа тэдний ээлж ирэв. Охид бид танаас нэг зүйл асуух гэсэн юм гэж хэлэх гэж анхаарал нь өөр зүйлд татагдав. Кунаны шин дэрний зар яг хажууд нь байлаа. Тэгээд Куна өөрийнхөө бүтээсэн тусгай дэрийг тайлбарлаж эхлэхэд охид бүгд татагджээ. Энэ дэрийг илүү тухтай унтахын тулд тусгайчлан хийсэн юм гэж Кунан ярив. Тэгээд охид яагаад ирсний хүртэл мартчихав. Эцэн дээр асуух гэсэн зүйлээ орхиод оронд нь хэдэн цагийн унтлагын үйлчилгээний орон дээр зэрэглэлийн багц захилжээ. Үүний зэрэгцээ Ханк беконы туршилтаа эхлүүлв. Энэ удаа Кунаны зөвлөгөөг дагаж илүү нам галыг тогтвортой барихад анхаарч байлаа. Ойролцоо нь Риа анхаарт хөөх чадвараа сайжруулахаар үргэлжлүүлэн бэлтгэл хийж байв. Тэгээд Рейс шинэ ариун ургамлуудыг бэлтгэх ажилдаа төвлөрчээ. Сайфи энэ бүхнийг хараад тайвширлаа. Бүх зүйл асуудалгүй явж байгаа мэт харагдаж байв. Гэхдээ Рейс нэг зүйлийг ойлгохгүй байлаа. Чи болон бусад олон шийдэнгүүд багаасаа зөвхөн судалгаа хийх гэж өссөн. Гэр бүл нь бүх даадлыг нь даадаг байсан байх. Рейс талгаад өгөв. Тэгээд Сайфи үргэлжлүүлээ. Харин нийгэмд гарсны дараа шидтэй хүн мөнгөгүй болох үе гардаг. Тэр үед муу санаатай хүмүүс жиний хэцүү байдлыг ашиглахыг оролдож магадгүй гэв. Тийм болохоор мөнгө олж сурах нь бас чухал юм байна гэж Рейс ойлголоо. Гэтэл гинэт нэг зүйлийг санджээ. Эсвэл хөрлөгийг хэлчихсэн байлаа. Танаа дээр ямар нэгэн бүлэг хүмүүс ирсэн үү гэж асуув. Гэтэл Рейс гайхан үгүй над дээр хэн ч ирээгүй. Кунан болон бусдад дээрч бас хэн ч ирээгүй гэж хэлв. Энэ хариулт Сайфиг их гайхшруулав. Учир нь тэр өрсөлдөгч бүлгүүд шинэ авьяаснуудыг боловсруулж байгаа гэж бодож байв. Зүгээр л тэд яг одоо бүгд унтаж байлаа. Тэд төлөвлөгөө нь яагаад зогсныг нь мэдэхгүй байсан аж. Маргааш өглөөнд Кунан болон босн өдрийн хоолныхаа үеэр энэ бүлгүүдийн тухай ярилцав. Рейс сонсноор эдгээр бүлгүүд нь
Ахин төвшний ангийн сурагчдаас бүрдсэн томоохон байгууллагууд ажээ. Тэгээд хамгийн том 3 бүлэг нь чадварын бүлэг, эв нэгдлийн бүлэг, учир зүйн бүлэг байв. Эдгээр нь ердөө шиддэн хоорондоо хамтарч ажиллах зөвлжээ аж. Ялангуяа олон хүн шаардсан том туршилтууд хийхэд маш хэрэгтэй байдаг байв. Гэвч Конаны толгойд огт өөр зүйл эргэлдэж байлаа. Тэрээр ийм олон охин надтай хамт байж намайг эргэлүүлээд байвал ямар гоё вэ гэж мөрөөдөв. Тэгээд босод хүмүүс бүлгүүдийн талаар ноцтой ярьж байхад Конан өөрийн төлөөллийн ертөнцид аль хэдийн нисчихсэн байлаа. Тэгээд Рейс намайг чадрын бүлэгт илсхийг урьсан. Гэхдээ би одоохондоо төвшөөрөх хэсгээ шийдээгүй л байгаа гэж хэлв. Үүнийг сонсоод босод хүмүүс ч өөр өөрийн бүлгээс урилга авснаа ярьжээ. Гэтэл Конан гэнэт гайхаад төр хүлээдээ бүгд урилга авчихсан юм бол яагаад ганцхан би аваагүй юм бэ гэж асуув. Тэгэд бүгд энийгээд чи ойлгохгүй байна. Яг одоо сургуулийн хамгийн ярианы сэдэв бол чи өөрөө шүү дээ. Үнэн дээр 3 том бүлгийн удирдагчид бүгд Конаныг хэн нь удирдах вэ гэж хоорондоо өрсөлдөж байсан аж. Тэгээд эцэст нь өрсөлдөөн дуусч чадварын бүлэг ялжээ. Эв нэгдлийн бүлэг 2 дугаар байранд дидэлж, учир зүйн бүлэг 3 дугаар байранд орсон байв. Тэгээд эхний хилэлцээр хийх эрхийг авсан чадварын бүлгийн удирдагч Бэл хамгийн хүчтэй хөдрөө гаргахаар шийдэв. Тэр бүлгийнхээ хамгийн хөөрхөн охиныг дуудаж Конаныг ямар ч байсан илсүүлээрэ гэж даалгажээ. Дурглаас шилжихэд Конан Риатай хамт хашаанд нийслэгийн туршилт хийж байлаа. Яг тэр үед Илия нэртэй охин тэднэрөө хурж ирэв. Тэр илдгээр мэдлээд "Сайн байна уу? Би чадварын бүлгээс ирсэн Илия байна. Манай бүлэгт хэлсэх талаар бодож үзсэн үү?" гэж асуув. Охин маш илдэг, бас хөөрхөн байсан болохоор Конан шууд татагджээ. "Ямар хөөрхөн юм бэ?" гэж тэр шууд хэлв. Тэгээд "Тэгэлгүй яах вэ? Би шууд хэлсэй" гэж төгшөөрчгөө. Илия баяртайгаар яваад өгөв. Тэр өөрийгөө даалгавраа амжилттай биелүүлсэн гэж боджээ. Гэвч охин нүднээс нь алга болох төдийд Конан тэр тухай бүр мартчихав. Юу ч болоогүй юм шиг судалгаандаа иргэн орлоо. Арай өндөрт хөрөд үзтээ гэж хэлв. Риа зааврыг даглаа. Гэтэл тэднийг үргэлжлүүлэхээс өмнө дахин нэг хүн ирэв. Тэр өөрийгөө эв нэгдлийн бүлгийн Элва гэж танилцуулав. "Манай бүлэгт хэлсгийг урьж байна" гэж тэр хэлв. Элвач мөн адил элдэг найрсаг байдлаар Конаныг ятгахыг оролдож байлаа. Тэгээд Конан өмнөхтэй адил яг адилхан хариу өгжээ. "Та үнэхээр хөөрхөн юм а" гэж хэлээд шууд төвшөрөв. Элвач сэтгэл хангалуун инээмсэглээд явлаа. Гэвч тэр нүднээс нь алга болох мөчид түүнийг ч гэсэн шууд мартчихав. Тэгээд Риа руу эргээд "Сэдийн хүчээ тогтвортой гаргаж бай. Үгүй бол хажуу тийшээ унцгаж өгч" зөвлөв. Риа хурдан уучлахгүйгээд байрлаа засав. Гэхдээ түүний толгойд өөр зүйл эргэлдэж байлаа. "Чи чадварын бүлэгт аль хэдийн төвшөөрсөн шүү дээ. Тэгээд яагаад эв нэгдлийн бүлэгт бас төвшөөрчихв гэж асуув. Конан мөрөө авчаад "Би хөөрхөн охтын хүсэлтийг хідэж татгалзахгүй юм." Яг тэр үгийг хэлж дуусахдаа зэрэгцэн дахин нэг зочид ирлээ. Тэр өөрийгөө учир зүйн бүлгийн Касис гэж танилцуулав. Гэвч тэр энэ удаа нэг сони юм бэ. Касис ихээр сэтгнэх гэж оролцсон ч Конан огт сонссонгүй. "Риа явцгаая" гэж хэлээд шууд алхаж одов. Касис газар дээр хөөсчих шиг боллоо. Риач бас итгэж ядан харж байв. Учир нь тэр Конан ийм үзэсгэлэнтэй хүнтэй ингэж хөөтэй хацаж чадна гэж огт бодоогүй. Тэгээд Конан маш шулуухан "Хэрв тэр үнэхээр охин байсан бол би зөвшөөрөх байсан. Гэхдээ эн чинь эрэгтэй хүн байл шүү дээ. Тэр миний сонирхол биш" гэж хэлв. Яг тэр үед учир зүйн бүлгийн жинхэнэ төлөөлөгч охин тааржээ. Тэр Риа руу хараад "Манай бүлэгт илсэнд баярлалаа" гэж халуун дотноор талархав. Тэгээд Конан руу иргэн "Та ч бас манай бүлэгт илсэх үү?" гэж асуулаа. Конан ямар ч хэрэглээгүйгээр "Тэгээ" гэж хариулав. Риа бүр шоконд орчихов. Тэр даруйд өөр хүнээс өвлгөө авахар гүйж одлоо. Учир нь тэр одоо нөхцөл байдал маш надтай болсон байна. Конан 3 том бүлгийн удирдлагыг бүгднийг зөвшөөрчихсөн байлаа. Одоохондоо бүлгүүд тайван байгаа мэт харагдаж байсан ч тэгээд энэ мэдээ тарамагц юу болохыг төсөөлөхөд ч амар байв. За энэ хүрээд ингээд энэ парт маань ингээд дууслаа. Тэгээд энэ аним маань удахгүй дуусах байгаа болохоор та нар одоо лайк болон сабаа дараад комент үлдээгээрэй. За тэгээд дараагийн партаар уулзъя.